За та хэд явж ажиллаа хийцгээе. Яас их туртай. Явж ин нөгөө моо авцгаа. Тийш дээ. Бас орлого оруулах. Орлого оруулж. Энэ хөөе сайда ажиллая гээд эсвэл та эвлэлийн төлөвч ажиллая. За үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Vigo контент багийн маань одоо амралт зугаалгын өдрөл албан ёсоор дуусаж ажил амьдралын маань одоо улирлууд эхэлж байна. Төв зөвлөлтөөр болохоор намрын ногоо өдрүүд үзэгсэлэн жил болгон гардаг. Тэгээ энэ жил дуншлаа жоохон тааруу байсан. За тийм учраас бас ургац хураалтанд дөлөөдөх болов гэдэг жоохон тийм эмээлт байсан бол энэ жилийн хувьд засгийн газрын тэргүүн маань сайхан ургацаа бол хураачлаа гэж хэлсэн. Тэгээ бас ногоочдынхоо дэлгэсэн энэ сайхан ногоог харахад ч гэсэн сайхан байна. Бид хэд ажил амьдралаа. Намрын ногоон өдрүүдийн энэ газар тариаланчдын баяраар бас эхэлж байгаадаа баяртай. Ягаад гэвэл энэ бол өөхгүй хөдөлмөр юм аа. За ингээ Vigo-ийн season 2-т тавтай морил. За сайн байна уу? За Vigo гээд контентоос явж гин. За хаанхын ногоочдын төлөөлөл байна. Сэдэн аймгийн шаамарсан. За ногооны үн ханш мэдээж бөөнийхөр байна уу? Эсвэл яг ингээд ногоочдын өөрсдийнх нь гарт дээрээс байна уу? Та хэдэн төрлийн ногоо урдaalахаар ирсэн? Би нэг 18 байна уу? Одоо нилээ хэд байна одоо тий. Байцаа, хулуу, амт жинжүү, гашуун жинжүү, тагар сонгон шар мараа. Бүгдээр ингээд тагар сонгон гэхэд юугаар ялгаатай вэ? Энэ болохоор хадгал сайн даа. За. Тий. Чанар сайтай. Одоо хоолнд яхад багад орно. Жохоо. Ааг өндөртэй. Ааг өндөртэй. Хамгийн хадгалт даадаг сонгочинд одоо энэ тагарсан. Та хэдэн жил ингэж ногоо тавьсан? 30 жил. Юу энэ жилийн онцлог нь ямар байна? За энэ жил яг нөгөө хур бараа багтаа болохоор ер нь тэгээд нилээн хүчит хөдөлмөр гарч иж энэ ногоо бий болгосон. Энэ ч хүнтэй ярилцаа яваад штэ. Санал тавиад үзье те. Сайн байна та. Сайн явж байна. Та сайн явж байна. Сайхан амарч байна уу? Сайн байна та. Сайхан амарч байна. Таныг явж байхаар нь хүрээд ирлээ. Бид гурав жоох урагч мурагчсан нэвтрүүлэг хийсэн явж байгаа. Тэгээ бас Сайн байна та. Сайн байна та. за таны гар зүгээр. Та гараа ясэ. Өрөө мотоцикл одоо Ногоо ураацсан уу? Тэгээд дараа бид гурав харин танаас давчгаа ярилцлага авчих юм уу? Болох юм уу? Ааха. Та хүсгүүдээ очих сайд биш хэмлэлүүдэж болсон юм уу? Болно гинэ. За зөвшөөрсөн шүү. Хөдөө аж ахуйн сайд зөвшөөрсөн. Бид гурав тэгвэл нэг санал бэлтэж явах уу? Тэгвэл бид хэд яриа авахад бэлдэхгүй. Өөртөө болсон юм яриад ер нь Харин тийм. ногооны төрөл мөр нэрс нэмэгдсэн байгаа. Нэмэгдсэн байна. Бид хэд ногоочлаас яриа авсан. Нарийн ногоо сайн болсон. Михэ зүүжиг. Нэг асаалттай асуулттай. Шууд суух юм тийм үү? Тий шууд цаа. Ярилцгаа их. Манай явуулын студид тавтай морил. Ямар ч юм. Таны хэвлийн цааш инх хоёр дараа зөвшөөрөл өгсөн юм. За таашаасаа. энэ хоёроор хэвлэлийн төлөвч ажиллая гэж байна. Сайн хийж штт. Стефаник хөстөө нэг намрын ногоо өдрүүдээс орчлон гэж шууд тэглгүй явах гэж. Бид сайд зандаа тэгсэн ахаа. Яса ерөнхий сайд бодож амжаагүй ахлаа. Яг өөрийнх нь ажилд үнэгсэж болохоор тэргүүнээр гэлс яриулахад тэглгүй явах уу гэдэг. Өстө хөвгөлтэй байдлаар зөвшөөрөл авлаа. За явцгаахаа. За юуны өмнө Vigo контентийнхны урилгыг хүлээн авсанд баярлалаа. Их онцлог цаг хугацаа таарчлаа л да. Дөнгөж өчтөрхөн та засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн багварал хийсэн. Тэгээд энэ хурал дээр бол эдийн засаг одоо өөрийнхөө хийх гэж байгаа ойрын 5 жилийн реформа танилцуулсан л та. Юуны өмнө намрын ногоо өдрүүдээр таарсан учраас хүнс хөдөө аж ахуйн салбараас яриагаа эхэлчихэ тийм ээ. Та ч өөрөө бас хүнс хөдөө аж ахуйн салбар энэ хөдөө аж ахуй гэдэг үг хаан банк гээд энтэй их холбоотой хүн өөрөө хүнс хөдөө аж ахуйн дидсэд хийжсэн. Тэгэхээр намрын ногоо өдрүүдэд хэр их ач холбогдол өгж гин энэ жил Монгол улсын одоо энэ ургацын байдал ер нь ямарх байна вэ? Хоёр сайхан өдөр ба намрын налгаар өдөр ба тэгээд намрын хамгийн хоёр баяр бол номын баяр, ургацын баяр хоёр байдаг. Тэнд цаанаал нэг бүлээн дулаан халуун энерги мэдрэгддэг. Тийм учраас би жил болгон номын баярт очих дуртай сайхан очсон. Өнөөдөр манай засгийн газар 99 дэх хоног. Манай 100 хоногийн тохиож. Тэгэл бүр гоё өдөр ирсэн юм байна бид хэд 99 дэх. Тий. Тэгээд яг энэ үеэр энэ ургацын баяр таарад бас тариаланчтайгаа ногоочтойгоо уулзаад жилийн хөдөлмөр зүтгэлээр ургацаа авраагаад тэрнийгээ борлуулад тэрнийгээ үр шимийг хүртээд сууж яах гэдэг бол хамгийн гоё бас баяр.
том утгаар бол Монгол улсын хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийн асуудал. Хүнс эрүүл бол хүн эрүүл. За хэдийгээр энэ жил ган гачигтай жил байсан боловч бид нэр одоо онцгой анхаарал хандуулж тээвэр шатхуунаас ахуулаад бүх асуудлыг зохион байгуулалтыг хийж зумдаа ажилласан үндсэндээ орой бөхсөөлгүй ажилласан. Сансны готход өндөр ургац авлаа. Улаанбуудаа гурилыг чин татваргүй болгосноос шалтгаалаад тариалт багасаад арабсын төрлийн ургамал ирс нэмэгдсэн. Одоо манай хой төр шидэхэд бол Улаанбаатарын том үйлдвэрлэгчтэй маш өндөр дэмжлэгтэй мэдээж байгаа. 1% зээлтэй, 1% лизингтэй, үр тариа бордоо бүх юм одоо маш хөнгөлөлттэй тэгжээж хямд Улаанбаатар үйлдвэрлэдэг. Тийм учраас өрсөлдөхөд бас хүндрэлтэй байдаг л да. Манайх бол тийм дэмжлэг байдаг учраас. Энэ жил бол эзэгээр тэгээд Улаанбаатар тариалтын талбай багассан ч гэсэн 267 мянган тонн Улаанбаатар хурааж авч байгаа нь бас баггүй амжилт. Төмсний хувьд ихэд 90 мянган тонн төмс. Энэ бол үндсэндээ 80% дотоод хэрэгцээ. Хуучин бол 90 мянган тонн төмс бол дотоод хэрэгцээг 100% хангаж байгаа. А манай хэрэглээ нэмэгдэж байна. 80% хангаж байгаа бол том төвшил. Ингээ одоо бид ойрын 2 жилдээ 100% хангадаг болох зорилттой байна. Эх орныхоо өрсөнд ургасан төмс хүнсний нөгөө Монгол хүнд илүү зохицолтой эрүүл мэндэд тусдаа хэрэгцээтэй. 3 дугаарт нь хүнсний нөгөө 160 мянган тонн хүнсний нөгөө хурааж авч байна. Энэ бол бас том төвшил гарч байна. Хүнсний нөгөө маань бас 80% дотоод хэрэгцээг хангаж байна. Бас л 50-60% хангадаг байсан. А дээр нь босруулах үйлдвэрүүд нэмэгдэж байна. Хүнсний үйлдвэрлэл, босруулах үйлдвэрлэл 60% өссөн. Энэ жилийн эдийн засгийн өсөлтийн нэг гол хувь нэмэр бол хөдөө аж ахуйн салбар, тэр дотроо босруулах үйлдвэрийн салбар. Мэдээж ноос ноолуурын үйлдвэрийн салбарт ч тэр бас хүнсний үйлдвэрийн салбарт бол том активч гарч байна. Энэ хүн бол бас их сайн мэдээ. Одоо Монгол улс ойрын 3 жилдээ гол нэрийн хүнсээ дотоодоо үйлдвэрлээд хямд иргэдэд хангадаг. Энэ хэмжээгээр бас хүнсчид ногоочдын маань орлого нэмэгддэг, ажилтаа орлого одоо хүмүүсийн одоо боломж нэмэгддэг ийм шинжилт өөрчлөлт бол цаашдаа тууштай үргэлжлэх юм аа. Манай тэгшэр сэтгүүлч эсэж та одоо хөдөө аж ахуйн салбарыг хамгийн сайн ойлгодог одоо гүйцэтгэгчийн тэргүүн. Ер нь бол та менежмент талд нь хаан банкнд ажиллаж исэн тийм үү? Тэгээ ер нь танай засгийн газрыг энэ хөдөө аж ахуйн салбарт ямар бодлого барих юм бэ? Цаашдаа. Маш сайхан асуулт байна. Маш чухал асуудал байна. 100 хоногийн босгон дээр бид шинэ итгэл, эрс шинтгэл гэсэн юм хөтөлж байгаа. Эдийн засгийн бүтцээ бүхэлд нь өөрчлөе. Зөвхөн уул уурхаагаас нүүрснээс хамааралтай эдийн засаг болчлоо. Нэг улсаас хамааралтай эдийн засаг болчлоо. Бараг нэг бүтээгдэхүүнээс хамааралтай эдийн засаг болчлоо. Нүүрсний үнэслөө дагаал баахан зарцуулдаг, тэлдэг. Нүүрсний унлаа, төсөв, орлого татвар бүгд унцдаг. Үүний тулд бид эдийн засгийн чөлөө тулдааны хэлцээрийг байгуулсан. 184 сая хүн амтай 2.4 триллион долларын зах зээл энэ Евразийн эдийн засгийн зах зээл бол ингэж эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд гадаад зах зээлийг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ жижиг зах зээл дээр бид хичнээн үйлдвэрлэл явуулж уул хаатайгаа адилхан одоо бус салбарлаг хүмүүс хөрөнгө оруулалтыг сонирхолтой. Евразийн зах зээлийн импорт нь 12 тэрбум доллар. Энийг одоо ойрын жилүүдэд 10-20% нь л нийлүүлэхэд манайх мах арь ширноос ноолрууд дэлхийд өрсөлдөх чадвартай. Ингээ гаргахад бол энэ бид 10% нь гаргахад бид нэг эдийн засгаа төрөлжүүлж чадна. Олон тулгууртай эдийн засаг болох хэрэгтэй. Төрөлжүүлэн солонгоруулна гэж одоо олон жил урайлаа ярьлаа. Бодит ажил хэрэг маань хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалын салбар, одоо IT-ийн салбар, дижитал бус гэсэн. Энэ 3 салбараар эдийн засгаа төрөлжүүлэхэд хэлнэ. Хөдөө аж ахуйн салбарт бол хамгийн чухал хийгдэх ажил бол боловсруулах үйлдвэрийн хөгжин чадлыг дэвшлүүлэх, татварын реформыг энэ чиглүүлэх юм зохис реформ хийж байгаа. Энэ бол шинэ итгэл, эр шинтгэлийн бодлого нэг хэсэг байна. Дагийн маань сайн мэдэх учраас тодруулж хэлж байна. Би хөдөө аж ахуйн банкнд ажиллаж байхад бас л хөдөө аж ахуйн салбар унаал тийшээ олгосон зээлүүд найдваргүй болоод захиргаалтын зээлч гэдэг юм гараад ингээд байхад бид бол бүтцийн өөрчлөлтийн менежерээр ажиллаж дараа нь одоо эрх хүлээ авч дампуурсан банкыг өөдөн татаад одоогийн аншаар баргуул 60-70 сая доллар хөвжилж улсад орлого оруулсан. Та ч бүр тэр үед яг анхны хөдөө аж ахуйн банкны Б-тээр очиж байсан юм билээ шүү дээ. Тийм шүү дээ. Бид нар Б-тийн банкт очиод хаан банк болгож дараа нь би үлдээд Питер Моровын банкта Питер Моровын номдэрч байгаа. Одоо би ребрендинг хийж хаан банк гэж нэр болгоод хөдөө аж ахуйн гэдгийг тавьж ард нь энэ үсгийн том болгоод тэгээд танд орхон түмэнд итгэлтэй гэдэг ураагийн зохиогоод логогийн зохиогоод френдли тэр улс орон даяар салбар нэгттэй гэсэн давуу талын тодтоход би бүх аймаг сумаар явж энийг сурталчилсан. Тэр миний бол хөдөө аж ахуйч улс орнооч гэсэн мэдрэх бас тэр хэмжээгээр их орон сэтгэл зүй төлөв одоо том хувь нэмэр орсон гэж байна. Ингээд хаан банкыг ингээд сэргэн босгоод чадсан юм чинь чирээс хөдөө аж ахуйн салбар уналтанд орсон байна. Хөдөө аж ахуйн дэд цай дээр ажиллаач гэсэн саналтай. Тэр дотор хөдөө аж ахуйн санхүүжилт өндөрлөсөн байна. Энэ Улаанбаатар энэ чинь тэр үед төмс хүнсний нөгөө Улаанбаатар Монгол тарих хэрэггүй
гаднаас хямдхан авах нь баг илүү ашигтай гэдэг номдол харьцангуй давуу талын онол гэдэг нэг онолыг бол одоо ашиглаад Монголд ерөөсөө төмс хүнсний ногоо тариалж хэрэггүй. Тэгэхээр хүнсний хувьд бүрэн хамааралтай болж байгаа нь эдийн засгийн зөв бодлого биш ээ гэдэг онол номыг бид гаргаж From Survival to Development буюу одоо амиа арга заас нь төсвөлчих гэсэн бодлогоос хөгжил рүү чиглэсэн тийм шинэ бодлогын томьёолыг гаргаж бид олон улсын байгууллагатай хамтарч гаргаад ингээд энэ удаач үйлдвэрс сэргэж энэний үндсэн дээр дараа нь хатын 3 дугаар аян нэг энэ суурин дээр нь бассан юм. Тийм учраас хөдөө аж ахуйн салбар бол маш чухал салбар. Ягаад гэвэл уул уурхайн салбар бол капитал инсентив буюу хөрөнгө оруулалт их шаарддаг. Ажил хүч арай бага шаарддаг салбар. Баялагийнх нь орлого цөөхөн туваарлагддаг. Төр туваарлагддаг амнат тэгээд тэрний дагаад авилгал хийх бол хулгай зэлгийг гардаг. Тэгш ус байдал гардаг. Энийг баялагын хараал гэдэг. Хөдөө аж ахуйн салбар бол ажил хүч илүү шаарддаг. Олон ажлын байр болгодог. Орлогыг илүү их шугаарлж идэг. Одоо хамгийн олон хүн ажиллаж байгаа салбар хөдөө аж ахуйн салбар. 300 мянган малчин, одоо энэ тариаланчид, ногоочд тийм ээ. Тэгэхээр зөвхөн цагаан алт ноолуураа бид одоо хагас боловсруулж байна. Одоо дөнгөж 6% нь боловсруулж бүтээгдэхүүн болгож одоо юм ноос ноолуурын хуц үлдэлж байна. Түүхийг нь экспортлох. Одоо угаадаг болгож байна. Цаашаа сүлжмэл утас хуцыг дарахад энэ салбарт 100 мянган эмэгтэй ажлын байр байна. Ойдлчин, эсгүүрчин бүхэн чинь нарийн мэргэжлийн ажил учраас байртай, орлоготой илүү цалинтай ажлын байр байна. Үйлдвэрлэлийн салбар. Өндөр хэрэгцээтэй бөгөөд доктортой ажлын байр гэдэг. Бодлооны салбарт бол өнөөдөр худалдагч ажиллаж байгаа гараа авчиж болно, өргөнөөр цагийн ажил хийж байна. Тэнд байгаа ойдлчин бол ур чадвартай учраас тэр хүнээ алдахгүй тул байр үүж байна. Цалингийн нэмэгдүүлэхээс өөр аргагүй. Мэдээж одоо Монголд ажил хүчний дутагдал бий болчиход. Том эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийж нөгөө ажилгүйд ядуурлыг шийдэх гол хөрсч нь хөдөө аж ахуйн салбар. Уул уурхайхаа дээр нэмээд валют олдог хөдөө аж ахуйн салбар, аялал жуулчлалыг татдаг аялал жуулчлалын салбар, за тэгээд одоо IT-ийн салбарыг дижитал пост технологийн шинжилгээ гэсэн ийм зохицуулга бол манай эрх шинтгэлийн бодлогын салбар. Өөрөө чанга дуурайд байснаас ажлын үр дүн чанга дуурах хэрэгтэй гэж боддог. Хүнс хүнсний ногоо ярьсан чинь надад нэг дурсамж гарч ирлээ. Манай ах 10-аад жил Солонгост амьдарч байгаа юм баггүй юу. Тэгээ ерөөсөө 10 жил Солонгос руу юу зөөсөн гэхэлэр Монголд ирчээд амраад явахдаа дандаа төмсөө авч явдаг гэсэн юм. Хизээч иддэггүй юм төмсийг би Монголдоо иддэм байна. Энийг ерөөсөө эхний 2 жил амьдарчаа би мэдсэн. Монголын хөрсөнд ургасан л бол энэ үлнээр алтнаас үнэтэй болдог. Тэгээд яг нөгөө ачаан дээр их жоохон торгуулдаг юм байл л да. Нууцаар ч хүнсний ногоо гаргаж болохгүй учраас. Тэгээд Монголд ургасан ургамлын одоо хүнс хүнсний ногоо бол үнэхээр амтны хувьд бол үнэхээр тасархай байдаг. Хүнс хүнсний ногоог бид нэр өөрсдөө дотооддоо хангачаа нэгдүгээрт, хоёрдугаарт өөрсдөө экспортлол өндөр ашиг болох юм байна гэж. Хүнс экспортлогч улс болох болцоотой. Одоо манай хөрш орнуудад хүнсний дутагдал бий болж байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг чинь нэгдүгээр хүнсний хүртээмж байгаа. 100% хангах хэрэгтэй. Хоёрдугаар хүнсний чанарын асуудал байгаа. Гуравдугаар хүнсний одоо илчлэг чанар хүртээмжийн асуудал. Тэгэхээр Монгол газрын хөрсөн дургасан одоо саримс ногоо ямар амттай эрүүл юм бэ? Энийг худалдаж авъя гэсэн гадаад зах зээлийн эрэлт маш их байна. Манай том хөрш урд хөрш маш том зах зээл. Энэ зах зээл дээр 300 сая хүн одоо дундаж давхраад орж ийн гэсэн судалгаатай. Америкээс том зах зээл болж байгаа. Жинэлэг давхар 300 сая гэдэг чинь. Тэр хүмүүсийн шаардлага юу вэ? Эрүүл хүнс хэрэглэх. Тэр эрэлт хэрэгцээг нь Монгол улс бүрэн хангаж идэхгүй. Тэгтээ хүмүүс хүнсний ногоо хамгийн чанартай хэсэгт нь хамгийн одоо чинэлэг хэсэгт нь зориулсан өндөр үнэтэй одоо элит хүнсний бүтээгдэхүүн экспортлогч улс болох болсон. Таасаа хэлээ шүү дээ бид одоо дөрөв яг засгийн газар 90 хоног дээр өнөөдөр энд сууж байна гэд таны одоо тэргүүлж байгаа засгийн газар 500 бараг 12 тэрбум төгрөгийн алдагдaltaй эдийн засагтай байхад тийм аваад за тэгээ одоо ингээд арай их сарын дараа 52 тэрбум төгрөгийн ашигтай байна гэд. Тэгээд та одоо яг улсын хурал бас ингээд 1.3 их 80-ийн алдагдaltaй төсөө өргөн барьшаа таныг алдагдaltaй төсөө өргөн барьсан гэд ингээд гişүүд шүүмжлээд. Зүгээр би яг эндээс ингээд харахад та ер нь баг ингээд дампуурж исэн эдийн засаг авсан юм шүү. Ер нь хямралтай нүүр тулсан 100 хоног байсан. Тийм учраас бид бороо бохисхийлгүй ажилласан. Бүх салбарт гогцоо дээгнүүдийн тайлах ийм ууггүй деталь ажиллагааны үр дүнд гадаад зах зээлийн нөхцөл хэдийгээр хүнд байсан ч гэсэн бид нар эдийн засгаас сэргийж чадсан. Нэгдүгээр бол эдийн засгийн өсөлт 2.4% байсан. Одоо 5.7% боллоо эдийн засгийн өсөлт. Валютын өс 4.7 тэрбум доллар байсан. Валютын ханш огцом өсөж ирсэн. Цаашаа 4,000 болох тооцоо байсан. Энэ өрөөл бид төсвийн тодтол хийж зардлыг хэмнэж эдийн засгийн эрс өөрч одоо шийдэмгий бодлого хэрэгжүүлснээр валютын өс 5.7 тэрбум доллар боллоо. Зээлч зэрэг унах гэжсэн чинь төсвийн тодтол хийгээд эдийн засгийн газар чи эдийн засаг зөв бодлого явуулж байна гэж олон улсын байгууллагууд Fitch агентлаг, Moody's
Дэлхийн 3 том агентлаг гурвангаа Монгол улсын зээлчих зэрэглэлийг одоо бууруулах гэжснээр болоод өсгсөн. Одоо манай зэрэглэл чинь хэд байгаа юм? B+ байгаа. Тэгээ энэ бол бодит тоо баримтууд ер нь богино хугацаанд ганцхан жишээ хэлэхэд 5 доллар онцгой дэглэм тогтоосноор өөр шиг нь 3 дахин сайжирсан. Экспорт 3.8 их найдаар нэмэгдсэн. Борлуулалт нь 1.6 дахин нэмэгдсэн. Хямралтаа тулсан 100 хоног байлаа гэж байна. Энэ дотор засаглалын хямрал хамаарах уу? Хамаарна. Ер нь хямрал гэдэг бол их олон хөнгөтэй болчихжээ. Тийм учраас бид засаглалын реформ, зургийн шинтгэл засаглалын реформыг төрийн албаны шинтгэл гэдэг авилгатай индексийг сайжруулах ажлыг амаараа биш бод дүүл хэрэгээр чанга дуурахын тулд хэрэгжүүлж эхэлж байна. Засаглалын реформын зэрэгцээ эдийн засгийн хямралын бод байдал бий болсон. Валютын ханш 4,000 төгрөг тооцоод байсан. Инфляц 15% төгрөг тооцоод байсан. Үр дүн нь одоо эргээр валютын ханш тогтворж иж байна. Инфляц ямар ч интервенц хийхгүйгээр. Интервенц хийсэн бол валютын нөөцөө алдчихж штэ тийм ээ. Тийм учраас ирээдүйд бол илүү их доктортой болгож чадсан. Олон улсын зах зээл нефтийн үн ханш бүх юм бол нэлээд дарамттай байгаа шүү дээ тийм ээ. Жишээлбэл одоо хойд төршид нефтийн үйлдвэр нэлээх унж байгаа асуудлууд гарч байгаа. Урд төршид ч гэсэн тарифын дайнасалтаас нөхцөл байдал хүндэрч байгаа. Энэ үед бид илүү ухаалаг дотоод нөөц болцоогоо дайчилсан дотоод гохтыгэ засаглалын энэ хямралыг шийдсэн ийм арга хэмжээнүүдийг авч иржүүлснээр эдийн засгийн доош хэмжээсэн хошуу дээш өсөд одоо бол цаашдаа бол том шин итгэлийг бий болгосон. Таныг бас нээлттэй ерөнхий сайд байгаад аюул баярлалаа та. Өмнөх ерөнхий сайд бол маш хаалттай байсан шүү дээ. Тодорхой хэмжээний хэвлэлээр, тодорхой хэмжээний зорилттой ярьцлага хийчээд тэрийг олон телевизээр зэрэг цацдаг байсан бол таныг яг өндөө би өнөөдөр зөвшөөрнө гэж бодоагүй. А хоёрдугаар гэх юм бол өмнөх засгийн газраас зөвшөөргөн өдөө суусаад төлөв шүү. Өмнөх засгийн газраас бас нэг зүйлийг бас дэмждэг байсан. 12 мега төсөл гэдэг байгаа шүү дээ. 14 тэр төсөл. Тэр төсөл маань хайчж байгаа гэдэг зүйл яриад шүү дээ. Одоо та үүн дээр ямар харилт вэ? Альва том мега төсөл бол нөгөө чанга дуурснаар хэрэгждэг. Хэрэгжих боломж, мөнгө санхүүгийн их усүр, бодтой хэрэгжих объектив, субъектив хүчин зүйлүүд бүрдэж хэрэгжиж шүү дээ. Тийм учраас бид нар бол зүгээр ингээд зарлаж биш. Ажлын үр дүн чанга дуурах хэрэгтэй гэж бодож байгаа. Тийм учраас бид жишээлбэл оюутын ордыг эрэл хайгуулын ажилд мөнгөний зоригтой тавьчихсан. Айгаа шийддэг байсан бол өрөмдлөг хайгуулын ажил гэсэн үг шүү дээ. Бас нэлээх мөнгө зарж шийдэж байгаа шүү дээ. Тэрний үр дүнд 357 сая тонны шинэ орд нэвтлээ. Бараг Эрдэнэтийг шинээр нийцэж байгаа юм. Яг энэ дээр үндэслээд Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн тээзүг батлагдахгүй байжснийг яамаар батлуулаад бүх шатны хилцүүлэг хийгээд олон тал ингээд бие биегоо шийдэл хайцсан байсан. Ажлын ерөөс уйлдаагүй шийдэгдэг байсныг нэг болгоод бас шийдээд ингээд зэс хайлуулах үйлдвэрийн тээзүү дуусч батлагдаад одоо тендерийн зарлалж байна. Уул нь бол бас шууд гэрээгээр ч их эхлүүлж болох болцоотой юм төсөл. Тендерийн зарлаад энэ төсөл 2 жилийн дараа ашиглалтанд орох. Төлөвлөгөөтөр ажлыг эхлүүлж байна. Том мега төсөл шүү дээ тийм ээ одоо юу ч хамгийн том мега төсөл. Энэ эренблэх систем байгаа. Стратеги гэдэг бол эрен байхгүй. Бүх юмыг зэрэг хийж чадахгүй. Бүх юмыг зэрэг хийдэггүй аль нь ч гоцордог. Тэр тэгэхээр хоёр туулаа хөөсөн ам чи хоосон гоцордог гэдэг шиг. Тэгэхээр нэгдүгээр эрен бид зис хайлуулах үйлдвэр гангийн үйлдвэртэй болж байна. Энэ хөгжлийн тулгуур баг нөх гүүр хөгжлийн гүүр нэлээд. Япон солонгосын өгцөн түүх тийм. Ийм учраас зэсийн үйлдвэр эхлүүлж байна, гангийн үйлдвэр эхлүүлж байна. Говийн усны төслийг бид нар эх жилийн копийн гол бүтээгдэхүүн болоод олон улсаас мөнгө осгож хийхээр зүгээр нэг хурц зохион байгуулалт тасаа мэтрийг хайчдаг биш. Бод эдийн засгийн үр дүнтэй байх хэрэгтэй гэсэн шаардлага байна. Ийм учраас энэ говийг өсжүүлэх төслийг тэндээс мөнгөний усгах. 3 дугаарт нь одоо газ явуулах хүмүүс янз бүр байдаг. Энэ бол Монгол улсын эдийн засгийн төдийгүй одоо маш өндөр ачаал бүгдэлтэй төслөө. Нарийн их мөнгөний тоог нь хэлмээр байна. Энэ бол биднээс одоо үндсэндээ санхүүжилт мөнгө гарахгүйгээр Монгол улсад асар их орлого орж ирэх болцоотой. Энэ асуудлыг шийдлээ. Энэ улс төрийн доктортой байдал хүсэж ирсэн. Энэ бол баталгаа хүсэж ирсэн. Энэ бол Монгол улсад хамгийн ашигтай хэлбэрийн төсөл хэрэгжинэ. Ажил нь эхэлсэн. Одоо сүүлийн үед хамгийн хэрэгж байгаа асуудал тантай нөгөө холбоотой асуудал нөгөө ухаан удаа төр давна, макас ус ургагаа авна, стратеги ордуудаа авна гэдэг зүйл яриад тахлаар нөгөө ойлголтгүй байгаа, мэдээлэлгүй байгаа хэсэг болохоор юу гэж харж байгаа нэхлээр хувийн хвшлийн босгосон бүтээн байгуулалтыг төр хулгайлах гэдэг нь гэж тайлбарлаад байна шүү дээ. Үндэсний баялагын сангийн тухай хуульд заасан хувь хэмжээ бол 34% гэж. Түүнээс дээш гэж байгаа. Нэгдүгээр хуулиар хийж явж байна гэсэн. Хоёрдугаарт энэ нийгмийн хариуцлагын хүрээнд ч тэр үндсэн хуулийн 6-гийн 2 биднээс оруулсан нэмэлт өөрчлөлтийг үзэл санаач гэсэн байгалийн баялаг бол төр ард түмэн хэмжээ. Төрийн нийтийн хэмжээ гэдэг бол төр ард түмэн хэмжээ гэсэн үг. Тэр баялагийг ашиглаж байгаа бол ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр буюу тэр татвараа төлөх ёстой амнат. Тэрэнд ашигын татварч байхгүй. Нийт борлуулалтаасаа
хэдэн тонн хүдэр борлуулсан тэрнийхээ хувийг төлдөг. Баялагын татвараа нэмэгдүүлж ард түмэнд өгөөж нэмэгдүүлэх замаар юм уу? Эсвэл хувь эзэмших замаар нэг хэрэгжүүлж болно гэдэг хуулийн тав тодорхой зарчим. Үндэсний баялагын санал тэлэх гээд байна шүү дээ. Бид хуулиар хэрэгжүүлж байгаа. Үндэсний баялагын сангаа хэрэгжүүлж өөр өгөөжийг нь ард түмэнд өгөөжтэй болох гэж. Манайх чинь нэг одоогийн асуудлаа шийдэх гэж ирээдүйн үедээ үлдээе гэдэг ирээдүйн сангийн тухай баталсан. Тэгэхээр үндсэн хуулинд бид нар юу гэж оруулсан бэ? Одоо ба ирээдүйн үедээ одоогийн хүүхдүүд нь сургуульгүй, цэцэрлэггүй, ажилгүй одоо юм байж ирээдүйн өнөөдрөөс эхэлнэ үстэй. Тийм учраас одоо ба ирээдүйн үед гэж заасан. Энэ талаар бид орон сууцчлалын банкны маш тодорхой төсөл нийт Улаанбаатар орон сууц байгууллагын иргэдийн худалдаа авах чадварт нийцсэн ийм орон сууцчлалын хөтөлбөр хэрэгжүүлнэ. Баялагын сантайгаа арвижуулаад өнөөдрийн өгөөж артамд өгөөжтэй болох зорилгоор үндэсний баялагын сангаа хэрэгжүүл. Энэ зүгээр улс төрийн шоу эсвэл сонгуульд ялах арга хэрэгсэл байж л. Бодиттой хэрэгжүүлэх зорилгоор арай хэлцээний шумаар тэгтээ шаардлага тавиад төрийн хатуу шаардлага тавигдж байна. Хууль хэрэгжүүлэхийг шаардж байна. Манай Монголын ард түмний хамгийн их одоо сонирхож байгаа ялангуяа нийслэлийн иргэдийн хамгийн сонирхож байгаа банк бол орон сууцлалтын банк. Яагаад энэ орон сууцлалтын банкыг энэ арчааны банкудаас өөрөөр ингэж байгуулъя гэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хизээ ингэж одоо хэрэгжиж ард түмэн тэрийг одоо мэдрэх үү? Ер нь зохиц реформ юм байна. Нэгдүгээрт 21-р зуунд гадааж орлон бизнес хөрсний бохирдол ямар төвшөнд хүрсэн байна. Тэгэл түүш мөшийн 100 муухан шийдгээ яваад байдаг. Асрах мөнгө зараад байдаг. Энэ жинхэнэ шийдвэрч байна. Солонгосын, Германы олон улсын туршлага манай найз нөхд судлаач эрдэмтэд танах орон сууцчлалтын банк хамгийн чухал юм байна. Энэ зах зээлийн эдийн засгийн улсуудын зөвлөмж эрдэмтэд судлаач сууж байгаад би бүр 4 сард боловсруулчихсан. За ингээд орон сууцчлалтын банк бол нэг талдаа нийлүүлэлтэд дэмжих юм байна. Төрийн бодлогоор хямд төрөлтөй орон сууцыг зээлжүүлэлтэд дэмжих. Эрэлт талын ипотекийн зээлээр дэмжинэ. Цэвэр зах зээлийн зарчмаар голдрлоор яваад энгийн иргэдийг бүрэн орон сууцжуулж чадахгүй. Өнөөдөр ипотекийн зээлийн дарааллыг хар 2-3 жилээр үйсэн. Банкн дээр 10 өрийн хаалга хүртэл бий болсон. Тийм хүндрэлтэй байгаа. Шийдэл гарсан цэвэр 100% төрийн банк биш. Энэ бол арилжааны банкуд 50% нь эзэмшнэ. Тэд хяналттай байна гэсэн. 25% нь олон улсын байгууллагууд оруулах гэсэн. 25% нь засгийн газар. Яагаад засгийн газар байгаа гэхээр засгийн газрын баталгаа тавьвал хямд ногоон зээл карбон кредит авч болж байгаа. Сая засгийн газрын уралдаанаар Сингапур, Швейцартай карбон трейд их нүүрс хүчлийн хийгээд зарах тийм шийдлийг гаргасан. Одоо яриалж явж байна. Нүүрс хүчлийн хийхэд нэг яндан болгоход нэг карбон. Тэгэхээр 60 мянган айлын яндаг буулгалаа орон сууцнд оруулаа гэхэд 60 мянган карбоныг бид нар зарж байгаа. Хэдэн зуун сая доллар бас хурцаад. Яг л дэлхийн улсууд энэ хөлөмжийн их худалдаж авныг дүүрэх хүлээсэн байхгүй. Сингапур ч юм уу, Швейцар ч юм. Тэд нар дөрсөнд нь ийм гэр орол байхгүй учраас та нэг тэгээс худалдаж авч нөгөө дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх гэсэн. Энэ бол орон сууцчлалтын банкны ногоон зээлийн нэг их үүсгэн схем. Хоёрт нь бид ирээдүйн өв сангаа амжилттай эргэлдүүлээд ард иргэд өгөөжтэй хэлбэртэй ирээдүйн сангаа илүү баяжуулсан хувь болгоё. За ингэх юм бол ипотекийн зээлийн эрэлтийг болон барилгын нийлүүлэлтийг хойд их нэмэгдүүлж чадна. Мэдээж энэ бол бас банкуй саад хвшилтэд тулгарч байна. Ягаад гэвэл энэ бол арилжааны банкуудын бас нэг гол бизнестэй өрсөлдөх хэрэг болж байгаа. Хувийн хвшилтэй. Тэгэхээр хувийн хвшилтэд өрсөлдөхгүйгээр бид нийлүүлэлтийг нэмэгдүүлж. Тэгтээ тэгвэл эрэлт байгаад байна шүү дээ. Нөгөө талд нь бас нэг зовлон байна шүү дээ. Барилгын компаниуд бүр ингээ те гоё одоо нэг хөтөлбөр хэрэгжүүлэнгүүт гэлсэн үнэ даблтаа нэмчи гэдэг нэг одоо өөдгөө байдлаар хандаад идэв шүү дээ. Барилгын компаниуд яг энэ нэг ипотекийн зээл эрэлт талаас санхүүжүүлээд ахаар орон сууцны банк гэж байна. Өнгөрсөн оны онд гэтэл ганцхан 15.9%. Энэ барилгын компаниудтай нийтээ за ийм хөлтэй орон сууц байна. Энэ чинь дахруу зээл болгоно газрын асууж байна. Барилгын өртгийн хоёр том компонентэнд бүрэлдэхүүн хэсэг нь бол газрын үн, зээлийн одоо мөнгөний санхүүжилтийн өртөг хоёр байна. Ингэх юм бол бид илүү хямд өртөгтэй орон сууц барьж байгаа шүү. Энэ зорилгоор бид орон сууцчлалтын үндэсний орон сууцчлалтын одоо 80 мянган айлын орон сууцны хөтөлбөр Улаанбаатарны 2-4 сая орчим төгрөгийн орлоготой 83 мянган өрх айл байна. Тэдэнд илүү тохиромжтой 100 сая орчим төгрөгийн 100-аас 200 сая орчим төгрөгийн өртөгтэй байхаар тооцсон орон сууц Батамбалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг, за Бямжих сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ орон сууцчлалтын банкны ажлын хэсэг эхэлж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл татварын өөрчлөлтийг залуучууд их хүсэж байна. Та бас залуучуудтай уулзаад байгаа байсан. Би жишээ нь одоо нэг компани хийчихэд хүн амын орлогын албан татврын 10%-аас зугахын тулд 2 компани хийж байгаа. Орлого нь 300 саяас авахгүй бол 1%-ийг төлж болно гэдэг хууль байгаа учраас тэр хуулиндаа тааруулаад компаниуд нэмэгдээд байгаа байхгүй. Татвараас айлсхийх зорилгоор хүмүүс компани жижилж байгаа, олон компани хийж байгаа. Татварын дарамт төхөөн гэж. Тэгэхээр бодит байдал дээр Аз ном хөндлөн бус нутагтаа бол Монгол улс бас өндөр татвартай улс орохгүй. Харьцангуй дунд бага татвартай орно. Гэхдээ нөгөө татварын мөнгө нөр ашиггүй зарцуулагдаад
хулгайлагдаад байна гэсэн ийм нийгмийн сэтгэл зүй бүрдсэн учраас хүн болгон татвар дургуутдаг болсон хандлага байна. Тэгэхээр төр оршихунд татвар байх нь ойлгомжтой. Шодрог ус татварын орчин байгааг нэгдүгээр зэгцлэе гэж байгаа. Жишээлбэл нэмэгдсэн өртгийн албан татварын буцаа олголтыг 5% болгож нэмэгдүүлж байгаа. Энийний цаана эдийн засгт бий болох давуу тал нь далд эдийн засгийг ил болгох. Одоо бүх газар нөөттэй нөөтгөө бодлоо. Импортын бараанд бол холцоо нөөтгөө орж ирж байна. Тэгтэл үндэсний үйлдвэрүүд өөрчлөх чадвар болж байна. Үйлдвэрч нар бол нөөтөө яг зас төлөгч нар байдаг. Татвараас цогтойхаар байхгүй. Тэгээд одоо татварын шахалт дээр арилгдаг. Тэгтэл төлдөг нь хожоод төлдөг нь хохирдог юм систем байхаар нийгэм нэг шудраг усны суур ойлголт татварын талаар алдагдаад байна. Нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа нь үндсэндээ сая татварын байцаагчтай болж байна. И баримтаа нэхнэ. И баримт нэгдсэн системд ингээ бүртгэхдээ тэр айлын бүх борлуулалт гараад ирж байгаа. Татвараас нуугд харахгүй болно. Нэгсэндээ шудраг усны байцаагчтай болоод ирэхээр далд эдийн засгийг л болоод хулгай зэлгийн мөнгө ч гэсэн ил тод болоод ингээд бүртгэлээрээ бид татварын ачааллаа жигд бууруулах болцоо болно. Тэгэхээр эхний ээлжиндээ бид нөөтийн буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа нь одоо татварын реформыг бааз сураар үржүүлж байна. За энэ дээрээсээ татварын зохиц реформийнэ. Бага дунд орлоготой иргэдийн одоо шинэ компаниудын стартапуудын татварыг бууруулнаа. 1% болох хүртэл заалт байгаа. Таны яриад байгаа далд эдийн засаг макро түвшинд бол арай өөр баг. Яг микро түвшинд миний амьдрал дээр байна шүү дээ. 100 айлын барилгын материалын зах, нарантуул худалдааны төв тий хаанч үдийн яг лангуун дээр байгаад байна гэж харагдаад тий одоо бөмбөр алтчин ч гэдэм үү. Ерөөсөө нөөтийн падаа өгдөг. Иргэд зүгээр арай жоохон хямдыг бодоод угаасаа зах худалдааны төвүүдээр авж байгаа олон жижиг юм нийлээд нэг том юм болно шүү дээ. Тэгэхээр тэнд яг далд эдийн засаг байгаад байна гэж харагдаад байдаг. Гэтэл өнөөдөр очоод нэг 10 м хулдаас авсан ч нөөт өгөхгүй. Энийг яах? Тэр буцаа олголтыг нэмэгдүүлж байгаа гол нэг шалтгаан нь яг энэ асуудал. Нийт өнгөөрөө том худалдаа байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс нөөтөө газар сонгодог. Одоо аль газар очих за нөөттэй үн нөөтгүй үн гэдэг гэж. Би өөртөө одоо ингээд тэгэл хүн чинь яг үнийг буулгаач энэ тэгэл ярьдаг шүү дээ тийм. За нөөтгүй бол тэд нөөттэй бол гэж юм чи. Одоо энийг яаж тэмцэхүүхээр иргэд нэгдүгээр нөөттэй газар сонгодог. Нөөтийн баримт үүдэх газар болсон гол. Хоёрдугаар иргэд шаарддаг бол. Ингээд нэг шодрог болж байгаа байхгүй. Нөгөө би төлдөг нь хохироод төлдөг нь хождог биш. Барилгын материал байна уу? Хүнсний худалдаа байна уу? Импортлогч, үйлдвэрлэгч байна уу? Бүгд л адилхан татвараа төлдөг болж. Тэгвэл нийтээр татварын шаачаал буурч. Нэг хэсэг төлөхгүй болохоор нөгөө хэсэгт нь илүү татварын дарамт ачаал ирээд байгаа хүмүүс дуугцдаг байгаа. Түрүүний уул уурхай ярьж байгаа би нэг компаниг их гайхдаг байхгүй юу? Заавал нэг юм төрөөр монополдуулж тэг хянжиж үйл ажиллагаанд явдаг Эрдэнэс тавталгаагүй компани та сая ингээд бэд томлоод бүр өөрөө өмнө говьд тэ очиж ажиллаа штэ. Бэд тавихгүйгээр ингээд төрийн өмнөөс ингээд үйл ажиллагаа явуулчих болдгоо компани болоогүй би гайхаад байдаг байхгүй юу? Одоо эхлэн болонгортой гэдэг шиг энэ тавталгаа дээр үүссэн буруу соёл тогтолцоо нь бэд томлж онцгой дийлэн тогтоож залруулахаас өөр аргагүй л. ТV-ийн нормальны менежер томлоод тэнд ажиллахад маш хүндрэлтэй тийм соёл тогтсон газар юм билээ. Яг тэгэхээр ерөөсөө тэр бүтээн байгуулалт хийж байгаа ажил үргэлгэн зарлан одоо төрийн өмчийн компаниуд байдаг нийтлэг тийм дутагдал шахаа юм ингээд судлаад үзэх. Тийм учраас онцгой дийлэн тогтоод нэг хүн томлж бас эрсдэлтэй. Дөрөв их найдын орлого ашиг үйлдвэрлэж байсан газар шүү дээ. Асар их мөнгө тэрбум доллар тийм. Тийм учраас би тавталгаа дээр яагаад цаажлж юм хэрэг бэтийн зөвлөл томилсон. Бие биендээ хяналттай. Компанид ч олон асуудал биш, тээврийн асуудал байна, санхүүгийн асуудал байна, олборлт үйлдвэрлэлийн асуудал байна. Тийм учраас энэ чиглэлийн хариуцсан бэтийн зөвлөлд уул уурхайн үйлдвэр яам, хууль зүйн дотоод хэргийн яам, зам тээврийн яам, сангийн яам, хэрэглэх газар, эдийн засгийн хөгжлийн яам баг болоод бие биендээ хяналттай ажиллаж байгаа. Нэг хүн байвал одоо бас Уус магадaltaй. Уусаас гадна бас хүрэлцэхгүй юм шүү те. Нэгт хүрэлцэхгүй, хоёрт дарамт шалтгаанаар нь ер нь менежментийн баг хэлбэр дамжиж байгаа. Менежментийн багийн туршлага бол Канадын загвар хамгийн өөр шигтэй менежментийн загвар. Тэгээ энэний үр дүнд биш үү? Өөр шиг нь 3 дахин сайжраад борлуулалт нэмэгдээд асуудлаа шийдэх. Сарын дотор 3 дахин ажилласан шүү дээ. Бид нар чи айгүй том гэрээ бүгд нарт хятадаар дуулстай хийсэн шүү дээ. Гашуун сухад ганц модын төмөр замын холболтын гэрээ хийсэн. Тэр гэрээ маань асуудал дагуулад идэг. Болох юм уу? Одоо дахиад дүншиж нэг гэрээгээ хийчээ тэр гэрээгээ эргээ цуцлах юм уу гэдэг асуудал яригадаад байдаг. Та яг энэ гашуун сухатын төмөр замын холболтын гэрээн дээр асуудал юу байна? За ер нь ингээд 5 толгой бол зохицоороо тийм зохиц шинжил хийгдэх ёстой. Олон нийтэд нээлттэй хувьцаат компани илүүлгээ шилжих ёстой. Цаашдаа сайн менежментийн багийг сонгон шалгуулалтад томлох биш гэдэг гэсэн. Менежментийн багийг сонгон шалгуулт. Ганцхан хүмүүс дарах биш. Энэ бол энэ зохиц өөрчлөлтүүдийг явах ёстой. Энэ баг тэр гэрээнүүдээр олон улсын аудитор үнэлгээ хийх хэрэгтэй. Олон улсын стандартын дагуу хийж байгаа юм. Энэ зарчмад нийцүүлж одоо хоёр талын болон компаниудын төвшөнд яригдах хэрэгтэй асуудал.
devil is in the details гэж одоо житгэр деталь нууж яадаг гэж үгдэг. Тэр асуудал нь детальдаа байгаа байх гэж би ойлгож байгаа. Хоёр улсын засгийн газрын хоорондын хэлцээр болвол ерөнхий зохицуултуудыг яг компани хоорондын гэрээнүүдээр бид нар өөрөө шиггүй сайжруулах шаардлагатай үн нутгийг бодож байгаа томьёон дээр алдаа оноотой тийм ээ. Тэр хэмжээгээр хямдаар нүрсээ зараад бидэнд ашиггүй байгаа залтуудыг бол болсонгуу болгох чиглэлээр хоёр талын яриа хэлцээг энэ олон улсын стандарт аудитын төвлөрөнд нийцүүлж хийх болцоотой. Энэ бол засгийн газрын хоорондын асуудал биш. Компани хоорондын асуудал болж байна. Өнөөдөр нарлаа сууж байгаа шиг ийм гоё өдрүүд аюу цөөхөн үлдчихлээ. Хэдхэн хоногийн дараагаас утааны асуудалтай бид хэд золох гэж байна. Дээрээс нь маш хүндрэлтэй одоо эрчим хүчний салбартаа өвлжнөг эрчим хүчний сайд мэдээлэл хийгээд байдаг. Тэгэхээр цахилгаан дулааны үн нэмэгдэнэ гэдэг айдас байна. Яг өчтөр таны мэдээллийг сонсоход бол ямар ч үс эрчим хүчний салбарт бол төсөв хангалттай тавьж өгж байгаа юм байна гэдэг тайвшрал бий болж байгаа ч гэсэн энэ өвөл одоо бид нар эрчим хүчний асуудлаа яаж даван туулах вэ? Бас нэг онцгой анхаарах салбар бол эрчим хүчний салбар болсон. Эрчим хүчний салбартаа бас хяналт шалгалтын ажил явуулж зарим инженерүүд одоо шалгагдаж цагдаагийн газар шалгагдж байна. За тэр бол яг нэг тал. Хамгийн гол асуудал нь эрчим хүчний салбарт ялангуяа удуур цахилгаан станц дээр онцгой дэглэм тогтоогоод эрчим хүчний салбарыг өндөржүүлсэн бэлэн байдалд орж ажиллуулсны үр дүнд энэ өвөл санаа зовхгүй даарахгүй өвлжнө гэдэг баталгааг бол манай эрчим хүчний салбарынхан өгч байгаа. Урдуур цахилгаан станц дээр томилгдсон бүрэлдэхүүнлэгч томилгтой би өчтөр дахиж шалгасан. Энэ бол дулааны асуудал вэ. За цахилгаан оргил ачааллын үед бид нар бол тодорлоо нөх бүх төлөвөө хатсан. Ачаал нэмэгдэж байгаа боловч энэ өвөлд онцгой юм тохиолдохгүй бол одоо маш их одоо огцом их үүтрэх байд юм уу янз янзын бас эрсдлийг урьдчилан тооцоолох боломжгүй болчих. Эрчим хүчний салбар маань хуучин технологиороо хэд удаа яваад шинэ жилийн инновац хийгдэхгүй орхигдоод шинэ төсөл хөтөлбөрүүдээр бол оновчгүй сонголтууд гэж би үзэж байгаа хийгдээд сэргээгдэх эрчим хүч хямд технологи үйлдвэрлэл нэвтрүүлэхгүй байснараа бид бол эрчим хүч дулааны өндөр өртөгтэй үйлдвэрлэл явуулж байна. Энэ нөгөө алдагдaltaй болгоод үн өртөг заавал нэмэх шаардлагатай байдаг. Тийм учраас эрчим хүчний салбарт том шинжил хийж сэргээгдэх эрчим хүч, хямд эрчим хүчний шинэ шийдлүүдийг бий болгохоор төсөвт нэлээд том шинжилүүд хийсэн. Тэр та нэг эрчим хүчний салбар дээр санаатаагаар энэ салбарт хийгдэх том төслүүдийг гацааж исэн үйл явд байсан гэж ярьсан шүү дээ. Одоо тэгж үзэхээс өөр арга. 5 дугаар цахилгаан станцыг 1988 онд социализмын үед бид үзсэн юм. 5 жилийн төлөвөнд чамайг төрж явахад Багнуур дээр 5 дугаар цахилгаан станц барина гэж төлөвөнд тусгаад 5 жилийн төлөвөнд тусгаад техник эдийн засгийн үндэслэлд хийгээд ажиллаа хэлж байсан юм байна. За ингээд шилжилтийн үеч болсон хаягдсан. Тэр үед бол хамгийн зөв байрлал гэж тэр үед бол эдийн засгийн газар зүй омл энэ төр сайн хэрэгждэг байсан учраас байрлал нь яг нүүрснийхээ амн дээр бариул тээврийн зардалтай багтаа цахилгаан шугамыг бол барчин зөв шийдэл байсан гэж үзэж ирсэн. Жаахан эдийн засгийн сэрээ 5 дугаар цахилгаан станцаа Багнуур дээр багтсан чинь 5 толгойдор барья гэж дахиад маацсан. Энэ ашиг сонирхлын бүлгүүдийн зөрчил тэмцэлтэй шалбаатай байх, өөр ашиг сонирхолтой шалбаатай болж байна. Би үзэж байгаа. Яг бол ингээ 20 30 жил нэг цахилгаан станц баригдсан юм шүү. За 5 толгойн цахилгаан станц барих гэсэн бас тендер мендер болоод гэрээ мэрээ байгуулж явж ирсэн газар байшин биш болгоно гэж тэнийг хамгаагаад Багнуур дээр ахиж гэрээ байгуулаад Шивээ овоо дээр цахилгаан станц маш том цахилгаан станц 6 центр байгаа. 1200 мегаваттлоо их том цахилгаан станц бариад Монгол улсыг бүрэн хангаад экспортлж байгаа тийм. Бас л гэрээн байгуулагдсан байсан. Өөрөө бүх мөнгө гаргаад бариад одоо эдээд бараг бид нар шилжүүлээд ирчихээр тэрний онгац байна. Одоо судлаад үзэхээр бас байхгүй ч юм байна. Явсаар гал хамгийн сүүл 5 дугаар цахилгаан станц бас барьна гэжсэн чинь нэг нь шалгарсан чинь шүүх мөхөдөж явж байгаад хоёулаа байхгүй болсон. За заар одоо 5 дугаар цахилгаан станц сайн нэг юм уучраа болоод эхэлж байна. За одоо ахаад битгий ингээ шүүх мөх болж байгаад ингээ зогсоочсон. Тэгэхгүй харин энэ өсний гэж байгаа хэлтэрхтээ Улаанбаатар хотын дулааны шинэ оролбор энэ орон сууцчлах энэ бүх ажилчин дулаан цахилгааны хэрэгцээгээр явахгүй. Одоо төврөн нуурыг та яа гэж бодож байна? Төврөн нуурын орд газар бол яг бөөрөлжүүдтэй залгаа бөгөөд Багнуурын ордын бүх хэсэг маань шинэ цахилгаан хангамжийн хөөсөөр байгуулахад түвшнийх нь гол эрэлт хэрэгцээ болж байна. Ер нь үеийн засгийн газрын тэргүүнэрийн хамгийн том зовлон чинь энэ цалин тэтгэвэр нэмэх асуудал байгаа шүү дээ. Яг төрийн ордны гадаа ингээд одоо ахмадууд тэтгэврээ нэмүүлээ гээл өчтөр багш нар цалингаа нэмүүлээ гээл тий. Тэгэл ингээд хүн болгон л мэдээж одоо энэ үнийн өсөлттэй холбогдуулж энэ цалин тэтгэвэр нэмэх ийм шаардлага ингээд тавиад байна. Тэгэхээр та яг энэ дээр засгийн газрын тэргүүний хувьд ямар байр суурь баримталж байгаа юм. Ер нь бол манад эдийн засгийн тий ингээд цалин тэтгэвэр нэмэх нөөц ямар энийг ингээд шууд ил хэлж болдгоо юм одоо ийм л байна гэдэг. Одоо бид ил хэлээл байгаа л да.
байгаа нэ юм орлого нь 3.3 их найдаар тасраад явж хахад нэг өдөр савц юм шиг би эмчилж чадахгүй. Орлого байхгүй хахад юугаараа нэмэх вэ? Карманда мөнгө нуучаад ахмадуудаасаа багш нараасаа харамдаад байгаа юм өчүүхэнж байхгүй. Яг өнөөгийн нөхцөл байдал нэм бүгдээрээ сайн мэдж байгаа. Харин энийг сайжруулах 3 жилийн дотор бид нар энэ бидний бүтцийн өөрчлөлт эдийн засгийн бодлогын үр дүнд төсвөө сэргээгээд багш нарын цалинг 3 жилийн дотор бид нар тэр зорилт төвшөндө хүргье. $1000 хүргэх зорилт тавья. Энэний тулд ботой ажлууд хийж болж байна. Тэтгэвэр тэтгэмждэр ч гэсэн юм зохиц өөрчлөлтийн энэ хондлогдсон бүх хөрийг нэг өдөр шийдэж чадахгүй шүү дээ. Яг тэгвэл нийгмийн даатгалын сангаад хамруулсан. Тэтгэвэр авчид маань 260 гаруй мянга байсан 490 мянга болчихсон. Хүүхдийн том маань сая гаруй байсан сая 317 мянга болоод өссөн. Бүх нийгмийн ачаал өсөд байгаа хгүй. Энэ ирээдүйд их сайн. Гэхдээ тэр хэмжээгээ тэр их зардал өсөд байгааг бид нар хязгаарлалцсан. Тэгэхээр улсын хурл хууль батлаад энэ урсгал зарлуудыг 24% сэтгүүлжүүлэхгүй дотоодын нэвтрээд гэнэ. Өнөөдөр 25% байгааг бид бууруулах хэрэгтэй болчиход байхад яаж нэмэгдүүлэх вэ? Ийм олон хайчинд улс төрийн хуулийн төсвийн олон хайчин дотор бол нэмэгдүүлээд байх орон зай мөнгө боломж алга байна. Засгийн газар болгонд нэг нэртэй байсан шүү дээ. Зөвшөөрлсөн шүү дээ. Үндэсний эв нэгдэл ингээд та тэгэхээр одоо эрс шинтгэл тийм үү? Шинтгэлийн засгийн газар гэдэг одоо баг засгийн газар нэрээ өгчлөө шүү дээ. Эдийн засгийн холбоотой засгийн газар болох юм байна да гэдэг томьёол харж ирсэн та өөрөө шинтгэлийн ингээд өгсөн. Тэгэхээр энэ эрс шинтгэл гэдэг үгийг та яагаад сонгосон юм? За маш сайхан асуулт байна. Муур хар юм уу цагаан бах нь голш хамгийн гол нь хулган барьдаг байх хэрэгтэй гэдэг үг. Тэр чинь би засгийн газар ямар нэгэн нэрлэхээс ил энэ бол Монгол улсын эрх чимтэй ажилладаг Монгол улсын засгийн газар байх хэрэгтэй гэж. А бидний дэвшүүлж байгаа зорилт бол шин итгэл, эрс шинтгэл гэж байгаа. Хэдийгээр ийм хүндрэл бэрхшээлтэй байгаа ч гэсэн бидэнд шин итгэл төрж байна. Намайг ерөнхий сайдаар томилсны дараахан 3 өрчгөн 3 Монголын эмэгтэйчүүдийн баг, Саксны хор Америкийн баг их ажиллаа. Энэ агуу биш гэж юу? Тийм учраас би Монголоо дахин агуудахыг гэж байна. Тэрбум 500 сая хүнтэй хятадын багийг хожиж. Манай залуучууд агуу биш гэж юу? Манай залуучууд дэлхийн дэвжээнд өрсөлдөд Монгол згээд e-спортын дэлхийн авраг болж байна. Энэ агуу биш гэж юу? Дэлхийн 8 тэрбум залуучууд өрсөлдөд. Оюун ухааны спорт одоо нэг Хатанбаатарын те ой тогтоолтын тэмцээн бүх алтан медалуудыг Монголын хүүхд залуучууд энэ бидэнд шинэ итгэлийг төрүүлж байгаа. Одоо биднээс итгэл унтарчаад байна. Энэ төр зэг чинь хулгайд идэгдсэн, авилгад идэгдсэн, ард түмний амьдрал нь хүнд баг шимж, эрүүл мэндийн салбар бүх юмд нэг л болохгүй. Дандаа хар PR явуулсаар хагаад одоо нэг аимшигын кино үзсээр хагаад хүмүүс чинь айц давтагдуулсан. Амьдрал гарч байгаа бүх хар барааныг л одоо нийгэмдээр цацчихдаг. Гэрэлтэй гэгээд өчнөө юм байгаа. Соён гэгэрүүлэх ажил хийгддэггүй. Тэгээ энэ нийгэмд шинэ итгэл хэрэгтэй байна. Монголын түүх эргэлтийн цаг байж магадгүй. Тийм учраас энийг би шинэ эргэл итгэл төрөх ёстой цагаа гэж. Энэ залуучууд шинэ итгэл төрүүлж байна. Монголчууд ийм их боломж байна. Энийг эрс шинтгэлээр хийж. Ингэж бид нэг монголч нэгдвэл өнцүүлээ хадгалъя. Өв боломжил ёс заншил газар нутаг өв дээцээс энэ их орноо хөгжүүлээ. Эдийн засгийн хамаарлаа бууруулъя. Их орноо хөгжүүлээ. Ийм л өрсө өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Энэний тулд эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөөр шинжилгээ 10 реформыг зорилдог. Энийг би эрс шинтгэл хийж. Иргэдээ ээлтэй бодлого хэрэгжүүлдэг. Төрийн албаны шинжилгээний бодлого хэрэгжүүлдэг. Та гэхдээ энэ дээр ерөөсөө урт хугацаа тавиагүй л шүү дээ. 5 жилд 2 дахин хурцсах нь гэдэг бол хүсвэл боломж нь байна гэдгийг та олж харчаад байна тий. Би нэг 5 жилийн өмнө чиглэлийг улсын хурлаар өргөн байдвал 10 сарын 31-нд уулын төсөөс өмнө өргөн мэдүүлэх хэрэгтэй болж хууль нэм. Над бүрэн итгэл байна. Шинэ итгэл төрж байна. Яагаад гэвэл давнсандаа 3 сарын дотор эдийн засгийн эргэлт хийж чадлаа. Хямралтай нүр тулаад зогсоогоод валютын нөөцөө нэмэгдүүлж эдийн засгийн эсэлтөө өсгөж хоримтлоо бий болгож инфляцийг докторжуулж чадлаа. Валютын ханшийг докторжуулж чадлаа. Интервенц хийвэл бууруулж болно. Тэгтээ доктортой байх нь хамгийн чухал. Нэг сэтгэл зүрхтэй байгаад нэгдээд ажиллаж чадвал үндэсний эв нэгдлээр эрхэмлээд угшаа хараад алхаж чадвал Монгол улс дэр шинтгэл хийж 2 дахин битгийл нэмэгдүүлэх боломж. Саяны жисийн гангийн үйлдвэр хий хоолой энэ мегачлууд бодиттой ажил хийх бүрэн боломжууд байна. Хамгийн гол нь ажиллах хэрэгтэй юм бэл. Хулгайгүй ажиллах хэрэгтэй юм бэл. Хулгайтай тэмцэх хэрэгтэй юм бэл. Үнэн байх хэрэгтэй юм бэл. Ингэж бид энэний ард бол 2 дахин битгийл нэмэгдүүлэх боломж. Баярлалаа ерөнхий сайдаа бид гуравтаас төв цэнгэлцгэд таарад тэгээд намрын ногоо өдрүүдийн бас намрын сайхан нарлаг өдөр одоо бидний 3 сэтгүүлчийн бас нэвтрүүлэгт ингэж оролцож ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээд бас танай засгийн газрын зорж байгаа ажил бүтэмжтэй авах болтугай гэж өрөөе. Тэгээд бид хэд ч гэсэн зунжин ер нь гангийн үйлдвэр гэж байнга үйлдвэрээр явсан дарга. Тэр нуур дээр хүртэл анхны очиж газар дээрээс нь мэдээлсэн сэтгүүлчд болсон. Тийм. Төвөрг нуурыг үзүүлсэн бид нэр. Бүр яг газар дээрээс. Одоо бид нэр таныг нөгөө гүйцэтгэх засгийн тэр ерөнхий сайдын хувьар ярьцлаа шүү дээ. Таны анги дотоод яг
одоо Монгол Ардын намын даргын сонгуул болж байгаа учраас товчхон бас ярьцлага хийвэл болох уу гэж ерөнхий сайдын хувьд биш. Зүгээр намын асуудлаар. За биш нэг удаа төрийн асуудал тусдаа төрийн ордондоо хэлсэн, төсөв мөнгөө төрийн ордондоо хэлсэн, намын асуудал тусдаа намын байрандаа тусгаар тогтнолын ордондоо хэлсэн гэж хэлсэн. Тэгвэл том утгаараа одоо өнөөдөр бол нам улс төрийн асуудал бас төрийн асуудал болж байгаа. Тийм учраас бид намын байран дээр ч юм тэр асуудал хэлсэн. За баярлалаа. За баярлалаа. Айгуу одоо. Орчин цагт нөгөө Дарбазар Ариуна 2 байсан бол яах вэ гэсэн чинь чифтээр улс төрөөр яадیں۔ Чифтээр улс төрөөр яадیں гэдэг шиг 3 дугаар сараас хойш гурлаа улс төрөөр яадیں гэж явсараад намрын сизнест гал эхлүүлчихв яв. Харин тэглээ те. Тий. Гэхдээ яг нөгөө гол нь бас улс төр маань өөрөө бас жоохон ороо босгаа байх үед те. Ирхөрж байгаа намын дарга сонгуул гээд нэлээдгүй бас оволцож шít те. Яг энэ үед л хэдүүлээ таараад ярьцлага өчлөө. Гол нь бол яг манай үзэгчдээс харсан баг. Бид нэр яг тэр улс төрийн сэдвээр ярилцсангүй. Яршигц. Холоор. Тий, ер нь бол зүгээр яг маргааш одоо энэ засгийн газрын шинэ ихтгэл эрс шинжилэл тийм ээ шинэ итгэлийн одоо энэ засгийн газрын 100 хоног болох юм байна. Тэгээд зүгээр захин орчин төр хүмүүс янз бүр бичсэн. Их 100 хоног гэж сүрчгнээд яадгийн ер нь 100 хоног ямар хамаатай ингээд тэртээ тэргүүл одоо 34 5 жил арсан нийгэмд бүхэл засгийн газрын сайдууд 100 хоногоо олон улсын жишгт мэдээлээд ямар зорилттой явж байгаа засгийн газар вэ гэдгээ мэдээлдэг одоо энэ жишг байгаа. Энэ бол нэг юу гэдгийг занзан шсар санаачлаа ч юм уу өмнөх оюун эрдэнэ ч гэдэм үү тэрнээс ч өмнөх часраагийн үед ч те энийг бол ингээд яриад явж исэн асуудал. Энэ зүгээр байдаг зүйл харин нөгөө нэг Монгол Ардын намын даргын баг хурлын одоо энэ сунгатаа давхцснараа л одоо олон нийтийн ингээ хил ам авлаа л гэж би бодлоо. Зүгээр яг намрын ногоо өдрүүдийн хувьд бол одоо маш тийм гой баяр. Тэгээд дээр нь 200 гаруй ингээд ногоочд ирсэн. За дээр нь өдөрт ингээд бараг 86-аас 130 сая төгрөгийн борлуулалтыг одоо ногоочд хийж байна гэсэн юм статистикийг хөдөө аж ахуйн яам бол гаргаад өгсөн. За дээр нь одоо натрын 4 дахь аян гэдэг том аяны бас хүрээнд одоо энэ намрын ногоон өдрүүдэд энэ олон одоо худалдаачд дээр нь одоо бас гэр бүл одоо тэгээд худалдаж авч ногоо дарддаг иргэд за цаашлаад нөгөө өвлийнхаа бэлтгэлийг оцоож байгаа айлуудад бас юм сайхан үйл явдал болоод бид гурав ингээд явлаа штэ. А яг бид гурав явж исэн штэ. Явж исэн. За тэгээ ерөнхийдөө ургац сураалтын талаарх ерөнхий мэдээллийг өгсөн. Цаашдаа ямар бодлого хэрэгжүүлж ажиллагаа ярьсан. Дагийгч сая бүр гоё мэдээлэл өглөө 200 ногооч оролцож байгаа юм байна. Нэмээд хэлэхэд 21 аймагаас ирсэн байлээ. 9 сарын 28 хүртэл зарлагдсан боловч өнөөдөр бид гурвыг очиход бол ногоочд хамгийн гоё санагдсан юм нь юу вэ гэхээр нөгөө хавраас эхлээд булсан, тарьсан бүх юма хөдөлмөрлөж ургуулчаад бид нар илүү олон хоног зармаар байна гэсэн хүсэлт тавьж исэн. За тэр бараг биелэх баг. За ингээл намрын ногоо өдрүүдээ. Намрын ногоо өдрүүд ба нар мишэтл инээсэн ерөнхий сайд минь. Яа ядраад. Нааш цааш. Тэр жил өдрийн сон дээр тэгж гарч ирсэн шүү. Энхүүл даргыг хөдөө орон нутагт ажилласан чинь нар ичээтэл инээсэн намын дарга минь зандурж ин 9 сарын 1-ний өглөө тий нээлтэнд оролцсон. Намрын цэцгсийг ичтэл гойсон хүүхдүүдтэй намын дарга зургаад дарууллаа. Тэгээ яг бид гурав бол өнөөдөр ингээд намрын ногоо өдрүүдтэй засгийн 100 хоногтой. За тэгээ энэ засгийн газар одоо ирээдүйд ямар зорилт тавьж байгаа вэ гэдэг энэ асуудлаар л одоо иргэдтэй мэдээлэл хүргэсэн. За намын даргын асуудал гэдэг шал 40-г асуудал гэдэг шиг тэр 400 төлөөлөгч нь энэ одоо өрсөлдөд байгаа хоёр нөхрийнхөө нэгийг сонгох байх. За мань гур бол намын гишүүн бус. Тийм учраас 8-аж арилжаач хийдэг. Дээр нь одоо нэвтрүүлгээч хийгээ явж байгаа нөхөд учраас санал өгөхгүй. Тэгэхээр мэдээж энэ бол Монгол Ардын намын баг хурлын тэр онцгойд 380 400 хүний шийдэх асуудлаа мэдээж ард түмэн бол анзаараад явж байгаа хаа. Бид нэр бол шин зорилтыг одоо үзүүлж байгаа. Зөвхөн яг миний хувьд ингээ харахад нөгөө эдийн засагч одоо сайд гэдэг болвол бас төр хэрэгтэй. Үнэхээр тоо бодох хэрэгтэй. Ер нь айл гэр байсан ч гэсэн тооцоодоо л амьдрахгүй болвол тэгэл үрэлгэн байвал тэ дампуурна. Тэг уус ч гэсэн яг энэ жишгээр л явж тооцоо судалгаатай явах хэрэгтэй байна гэдэг ойлголтоор байлаа да. Зөвдөө. Бас хит их PR цөмрөөд байхгүй. Тэгээ хүмүүсээ талцуулаад байхгүй.
ерхий сайдгийг жоохон үнэлэгдээд байгаа юм шүү. Ингээд л дуусах уу? Тийм ээ тийм. Тэгээ баярлалаа. Яг хоо юу нэг юм байна. Намын зодоныг төрийн зодон болгож байгаа нь иргэдийн анхаарлыг өөр дээрээ татаад байна л да. Нам дотор бол шийдчих асуудал. Тэгээд яста бид гурав яа. Танаа намын асуудал. Танаа намч ямар нам бэ? Ерөнхийдөө бол хашир. Би намтай муу гэж. Хашир намтай бол ер нь яг улс төрийн асуудлаар ярилцлага үе хийсэн. Өнөөдөр бас яг бидэртний ярилцлага дуусны ар дээрээс улсын хурлын дарга нөгөө нэг нэр дэвшигч нь амар өсгөлийн дарга бас мэдээлэл хийсэн. Яг тэр мэдээллийн дагуу өөрөө та нэгэнд ярилцлага үе хийсэн юм чинь бид гурав хизээ нэг өдөр давхиж очоод таараад гудамжин чамаг яриад магадгүй шүү. Одоо бас нэг арга хэмжээнд дээр очиж амар өсгөлийн даргатай таарлаад яг өнөөдөр юм шиг ярилцлага авах гэж байх уу? Маргааш өглөө. Явах уу нэг газараар. За тусах. За тусах. За баярлалаа.